Аава бид таны үгэнд талархаж байна. Бидний хувьд та үнэхээр гайхалтай нэгэн билээ. Би таны үгэнд хайртай. Таны үгийг бид бишрэл хүндэтгэлтэйгээр уншдаг. Таны үг бидний амьдралд эдгэрлийг авчраасаа гэж би Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Хэдэн жилийн өмнө би 1994 онд үндэсний оронд цэцгийн хэлхээ гэсэн номоо бичсэн. Энэ ном нь сэтгэл зүрхэндх шарах болоод амьдралд таны байгаа ямар нэгэн хүчирхийллийн шархнаас хэрхэн эдгэрэх талаар алхмуудыг багтаасан миний гэрчлэлийн ном юм а. Есүс Христ таны төлөө нас орж танд өгсөн энэ амьдралд сэтгэл хангалуун болоход тань туслах үнэхээр сайн зүйлүүдийг энэ ном агуулсан байгаа. Өнөөдөр би та нарт энэ талаар энэ номноос заахыг хүсэж байна. Исая 61-ийн 1-3 дугаар ишлэл миний итгэлийн эхний он жилүүдэд надад хүч өгдөг байсан юм. Тэр үе бол миний бурхантай хамт алхах алхаа үнэхээр батчаагүй байсан гэж би хэлнэ. Тийм үед би заримдаа би Христэд итгэгч хүн шүү дээ. Би цуглаанд явж эхэлнэ. Амьдрал минь байгаа асуудлууд өөрчлөгдөх ёстой гэж хэлдэг. Гэхдээ бүх зүйл үргэлж бидний санснаар болдгоо. Би маш том урсгал чиглэлийн нэгэн цөмд заавар зөвлөгөө авсан. Тэр сонирхлоороо явж эхэлсэн. Миний амьдралд төдийлөн их өөрчлөлт гараагүй. Би зүрх сэтгэлдээ Христийн тухай мэдлэгийг олж авсан. Нэгүслийн талаар маш сайн суурь ойлголттой болж чадсан. Бидний ойлгох ёстой чухал ойлголтуудыг би ойлгож мэдэж авсан. Би эцэг хүү ариун сүнсний талаар, Христийн цусны талаар, үхэл ба дахин амьлтын талаар маш сайн номлолуудыг сонсож ойлгосон боловч өдөр тутмын амьдралдаа юу хийхээ мэдэхгүй байсан юм. 1976 онд Бурхан надад үнэхээр онцгой байдлаар хүрсэн. Тэр цагаас эхлэн би Бурханы үгээр үлсэж, Бурханы үгийг өдөр бүр уншиж судалж эхэлсэн юм. Хүүхэд наснд минь болсон хүчирхийллээс үүдэлтэй маш олон асуудлууд надад байна гэдгийг би ойлгож эхэлсэн. Ихэнхдээ бидний гэмтэж шархлуулах орчин нөхцөлд бид байсан бол, эсвэл хүүхэд байхдаа тийм нөхцөлд өссөн бол, эсвэл анхаарал, хайр халамж байхгүй орчинд өссөн бол, магадгүй хил амаар гутаанд оромжлогддог, ууртай нэгэн, байнга алдаа дутагдал хайдаг нэгний дэргэд өссөн бол бид гэмтэж шархалсан байдаг. Чи үнэхээр хангалтгүй юм а? Яагаад ах эгчтэйгээ адилхан байдгүй юм бэ? Иймэрхүү үгсийг тэр хүмүүс танд хэлдэг байсан байх. Эсвэл над шиг бүр бэлгийн хүчирхийлд ордог байсан байж магадгүй. Аав чинь, ах чинь, эсвэл ээж чинь, гэр бүлийн хэн нэгэн гишүүн чинь, эсвэл хөрш чинь таныг хүчирхийлдэг байсан байж магадгүй юм. Ийм зүйлнийг удаа болсон ч байж болох юм. Эсвэл 2 удаа. Эсвэл над шиг ийм байдлыг хэдэн жилийн турш туулсан байж болох юм. Магадгүй та бие махбодороо хүчирхийлд өртдөг байсан байж болох юм. Оюун санааны асуудалтай юм уу? Ууртай эцэг эхчүүд хүүхдээ харанхуй өрөөнд хийгээ цоочилчдаг, идэх юмаа нуудаг, эсвэл өршөөлгүйгээр зодож занчдаг ийм үйлдэлүүд хийдгийг би мэднэ. Хүмүүс биендээ аимшигтай зүйлийг хийдэг. Энэ нь үнэхээр ойлгохын аргагүй юм. Гэхдээ шархалсан хүмүүс л бусдыг шархлуулдаг юм байна гэдгийг ойлгож мэдсэн явдал минь миний амьдралд маш их тус болсон юм. Өглөө босонгуудаа өнөөдөр хэдэн хүнийг аимшигтай муухай байдалд оруулах вэ гэж боддог хүмүүс байдаг гэж би бодохгүй байна. Харин ихэнх тохиолдолд хүмүүс шархалсан учраас л тийм үйлдэлүүдийг хийдэг байхаа гэж би боддог. Харин сатаа юу гэж хүсдэг вэ гэхээр бидний хин нэгэн шархлуулснаас болоод бид ууртай, уцаартай, хорсол, шаналлтай бүхэл асуудлаа өөртөө үрч өөрсдийгөө өрөвдөн олон жил амьдраасаа тэгээ олон хортой муу зуршилд автаасаа хин нэгнийг үдзэн ядаж амьдралынхаа хайрын сайхан цагийг үрээсээ өөрөө амссан шигээ хин нэгнийг шархлуулаасаа эргэн тойрондоо өөрөө үүрсэн шигээ тийм зүйлийг хийгээсээ тэгээд энэ нь үеэс үед дамжаасаа гэж хүсдэг. Харин би өнөөдөр энэ сайн мэдээг тунхаглахыг хүсэж байна. Хэрвээ та өнгөрсөн амьдралдаа гомдож шархалсан бол энэ зүйл одоо дуусгар болсон гэж хэлмээр байна. Та Есүс Христийн нэрээр ярьж, Есүс Христийн нэрээр Бурхан таныг бүрэн төгс эдгээгээ зогсохгүй, таны амьдрал дахиад муу зүйлс тохиолдохгүй. Мөн үеэс үе дамжихгүй болсон. Тэр хүч чадалд итгэж байна. Энэ үнэхээр гайхалтай сайн мэдээ биш гэж юу? Бурханд алдар магтаалыг өргөе. Тэр жилүүдэд би үнэхээр Бурханы амлалтуудыг судалж өдөр бүр амлалтаар алхахыг хичээж байсан. Гэхдээ би цөхөрч байсан. Хэрв та ч гэсэн үнэхээр бузар муу үйлийг туулж
Сүнс болон оюун санаатай нь бохор болсон, сэтгэл санаатай нь үүмэлэгдсэн, хэрхэн зөв шийдвэр гаргахаа үнэхээр мэдхэ болсон бол магадгүй бүх зүйлийг хяналтандаа оруулахыг хүсэж байгаа бол эсвэл бүр идэхгүй сул болсон бол үнэхээр ямар нэгэн жинхэнэ сонголт хийхийг хүсэхгүй болсон бол би танд энэ зүйлийг хэлэхгээгүй юм шүү. Юу гэвэл та амьдрал донд зүгээр л урсгалаараа явж байгаа. Маргааш нөгөөдөр юу болохыг харъя гэдэл байж байна. Харин эдгэрэлд цаг хугацаа, хичээл зүтгэл, суралцах, эдгэрлийн залбирал зэрэг нь шаардлагатай байдаг. Ингэж байж Христийн цусны ивэлэр та эдгэрэх болно. Бидэнд байгаа зүйл нь хуулиар бол Бурхны бэлэг боловч энэ бүгдийг бид өөрсдийнхөө амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг бид суралцах ёстой. Заримдаа хүмүүс Есүс намайг чөлөөлсөн гэж та хэллээ. Гэтэл би яагаад чөлөөлөгдөхгүй байгаа юм бэ? Есүсийн цусаар дамжуулан эдгэрсэн гэж та хэлсэн. Гэхдээ би яагаад одоо л өвчтөй хിവэрэ байгаа юм бэ? Үнсний оронд цэцхэн хэлхийг өгсөн гэж та хэлсэн. Гэтэл миний амьдралд яагаад үдээ болтол бүтлгүй хിവэрэ байгаад байгаа юм бэ? Гэж хүмүүс эргэлзэнгүй асуудаг. Яагаад гэвэл эдгээр бүх зүйл бол бидний хүн нэг бүрт хамаатай хийх зүйл юм. Телевизээ үзээ сууж байгаа хүн бүр таныг хэн нэгэн гомдоод шархлуулсан бол, хэн нэгэн хүчирхийлсэн бол, таныг ашигласан бол, ганцаардаж байсан бол, танаас хэн нэгэн урвсан бол, таны үе тэнгийнхэн танаар тоглоом тоххоо хийсэн бол, гологдож доромжлогдсон бол аль нь ч байсан та сэтгэл санааны хувьд шархалсан байна. Ийм хүмүүсийг би эмтэрсэн зүрхтэй хүмүүс гэж хэлдэг. Танд хэлэх сайн мэдээ бол Есүс аль хэдийн таныг чөлөөлсөн юм. Тэр таныг аль хэдийн чөлөөлсөн. Христийн бид заах ажил хийж байгаагийнхаа хувьд энэхүү шоронгоос хэрхэн гаргах вэ гэдгийг заах нь миний ажлын нэг хэсэг юм. Харин энэ шоронгийн хаалга аль хэдийн нээгдсэн. Энийг олж харах, хаалга аль хэдийн нээгдсэн гэдэгт итгэх, тэгээд итгэлээр амьдралдаа алхам хийж эхлэх талаар би заадаг. Энэ бол гайхамшигтай аялал. Үнэхээр гайхалтай аялал юм. Та нарын хэдэн миний саяын хэлсэн зүйлийг багахан ч гэсэн ойлгож бодож байна вэ? Саяын миний хэлсэн зүйлс ойлгоход тань туслах болно. Тэгээд та хэрэв би аврагдсан бол яагаад надад асуудал байгаад байгаа юм бэ гэж та гайхахгүй болно. Та аврагдсан ч байж болно. Харин таны оюун санаа шинчлэгдэн өөрчлөгдөөгүй ээж болох юм. Тэр үед би аль хэдийн аврагдсан атлаа оюун санаа минь хогийн сав хിവэрэ байгаад байдаг. Би хэрхэн зөв бодохыг мэдэхгүй байсан. Би шүүмжлэгч, буруу утгагч, хардамтгай, ууртай байсан. Миний бодол санаа харанхуй ганцаарцсан байсан. Ийм байдлаа би өөрөө ч мэддэггүй байсан. Тэгээд би үг унших бүртээ хэрхэн өөрөөр бодох талаар суралцсан юм. Хэрэг бид нар бодол санаагаа зөвөр удирдах нь хэр зэрэг үн цэнтэйг ойлгож ухаарах юм бол өдөрт маш их цагийг магадгүй бүр бүхэл өдрийг бодол санаагаа удирдахад зарцуулах байсан баха. Амен. Миний сэтгэл хөдлөл, сэтгэл санаа үнэхээр бохирдсон байсан. Би хүмүүстэй хамт байхыг үнэхээр мэддэггүй байсан. Миний харилцаа үнэхээр аимшигтай байсан. Миний хүсэл зоригч бас бохирдсон байсан. Бас нэг туйлаас нөгөө туйл руу явдаг байсан. Мөн ямар нэгэн хяналтанд байх ёстой гэж боддог байсан. Тиймээс ч надаас хүчтэй нэгэн миний эргэн тойронд гарч ирэл тэд намайг хяналтанд оруулдаг байсан. Тэгээд л би хяналтаас зугтана, хяналтаас хяналт руу зугтана. Энэ бол Бурхан бидэнд хүсдэг амьдралын арга зам биш юм аа. Яагаад би өөртөө байсан асуудлуудаа та нарт яриад байна вэ гэвэл би аврагдсан. Мөнхийн улс руу явах байсан ч би үнэхээр аимшигтай байсан. Миний сүнсэнд эдгэрэл хэрэгтэй байсан. Тэр талаар та нарыг мэдээсэй гэж хүссэндээ би ярьж байгаа юм. Би 18 наснда аваасаа зүхтаж явах үедээ ингээд л миний асуудал дууслаа да. Дахиад надад асуудал үүсэхгүй гэж бодож байлаа. Би энэ асуудлаас салчглаа. Миний амьдралын асуудал ингээд л дууслаа. Хэдийгээр би энэ асуудлаас зүхтаж чадсан ч сүнсэндээ тэдгээр асуудлаа тээж яваагаа би тэр үед ойлгоогүй байсан юм. Тэр асуудлын үр дагавар одоо ч гэсэн миний сүнсэнд байсаар байгаа. Маш олон хүмүүс тэдний сүнсэнд эдгэрэл хэрэгтэй байгааг ойлгодгоо. Таныг гомдоод шархлуулж байгаа ямар нэгэн зүйлээс та салж зүхтлаа гэд та хизээч шархлаагүй гэсэн үг биш шүү дээ. Есүс эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг эдгэхийн төлөө хоригдогсдыг чөлөөлөхийн тулд ирсэн гэж хэлсэн. Эмтэрсэн зүрхтэй хүн гэж хин юм бэ? Мөн чанар нь гэмтсэн хүн бол эмтэрсэн зүрхтэй хүн юм. Мөн чанар нь шархалж гэмтсэн хүмүүс юм. Энэ дэлхий дээр хүмүүс Бурхны өгсөн, Бурхны бүтээсэн зан чанар, темпераменттай илэрхийлж амьдардаг. Таны зан чанарын хөгжлийн үр дүнд таны хувь онцлог шинж бий болдог. Таны энэхүү онцлог шинжүүд ялангуяа бага насндаа бүрэлдэж бий болдог. Би бол төрөлхийн маш хүчтэй А төрлийн төрөмгийн холорик хэвшинчтэй төрсөн хөө. Би аливаа шийдвэрийг их хурдан гаргадаг. Зоригтой. Би удирдахч байхаар төрсөн. Би бусдыг амархан урамшилд өлдөөч чаддаг. Харин би гэмтэж шархалсан. Миний аав намайг 12 настайгаас эхлэн 15 нас хүртэл минь бэлгийн хүчирхийлэл өртүүлсэн. Энэ бол миний ерөнхийдэн санаж байгаа зүйл. Энэ талаар миний ээж мэдсэн ч юу хийхээ мэддэггүй байсан.
Тэр мэдсэн ч ямар нэгэн зүйл хийгээгүй. Аав минь намайг хүчирхийлсэн, харин ээж минь намайг хайж ганцаардуулсан юм. Тиймээс би маш олон жилийг ганцаардаж өнгөрөөсөн. Маш олон жил ганцаараа байсан. Тиймээс миний төрөлхийн хүчтэй мөн чанар минь аливааг хянах мөн чанар болж солигдсон юм. Би хэдхэн минутын дотор та нарыг амаараа дасалж чадна. Амен. Харж байна уу? Бурхан надад гайхалтай амийг бэлгэлсэн. Би Христийн биеийн ам юм. Хэрвээ та нар анзаарсан бол би ярихаас өөр нэг зүйлийг хийж чадахгүй гэж би хэлэх гээд байна л да. Би дуулдаггүй. Би ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглодоггүй. Харин би ярьдаг. Миний тослогоо миний аман дээр байдаг. Би телевизээр дамжуулан дэлхийд даяар ярьж байна. Тиймээс дайсан намайг хүүхэд байхад минь ажиллаж надад хүрхийг хичээж миний дотоод сэтгэлийг шархлуулсанд гайхах зүйл байхгүй. Миний сүнсэнд үнэхээр хүнд байсан. Тиймдээ ч би амаа нээх бүрд ямар нэгэн хүнд зүйлс гардаг байсан. Бурхан надад бусдад туслах авьяас өгсөн. Харин сатан намайг шархлуулсан юм. Тиймээс тэр үргэлж бусдыг шархлуулна гэж итгэсэн. Харин Бурхан талархъя. Бурханд талархъя. Бурхан талархъя. Тийм ээ, Бурхан талархъя. Тэрээр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг эдгээсэн. Тэр шоронгийн хаалгыг нээж хоригдогсдыг чөлөөлсөн юм. Амен. Би өнөө орой та нарт Есүс таны шархалсан, гэмтсэн газар бүрийг эдгэж чадна гэж хэлмээр байна. Бидний өдөр мөнхийн улс руу явж, мөнхийн улсад орон байртай болж, эцэст нь баяр хөөртэй болохын төлөө тэр нас бараагүй юм шүү. Бид Христийг хүлээн авсан тэр мөчөд Бурхныг өгөхийг хүсдэг. Тэр мөнхийн амьдрал эхэлдэг юм. Би та нарт нэг зүйлийг хэлмээр байна. Тэр мөнхийн улсдаа зүгээр л өөрийгөө өрөвдөд сууж байгаа юм биш ээ. Тэр өшөө хорслоор дүүрэн биш. Тэр сэтгэл санаагаар унаагүй. Тэр урам хугараагүй. Тэр горьдлого тасарсан, урам хугарсан, цөхөрсөн биш. Яг л үүнтэй адилхан амьдрал бидэнд байх боломжтой. Хэрвээ бид өөрсдөөсөө эдгээрийг авч хаях юм бол бидэнд хэрэгтэй байгаа тэр эдгэрэл бидний сүнсэнд бий болох болно. Тэгээд энэхүү эдгэрэл бидний амьдралд маань үр дүнгээ үзүүлж эхэлнэ. Өнөө орой Бурхан тантай хамт байж амьдралдаа хизээч бодож байгаагүй мэлхийнүүдтэй нэг оройг зарцуулахыг хүсэж байна. Юу мэлхий гараад ирвэ? Тэгэхээр Египтээс гарсан номын 8 дугаар бүлэг дээр очицгоё. Энэ бүлэг дээр Израилийн ард түмэн Египтийн боолчлолд байсан. Чөлөөлөгчийг илгээхийн төлөө тэд Бурханд хандан хашгирсан. Мосе бол Христийг илэрхийлж байгаа. Израилийн ард түмнийг чөлөөлөгч болж илгээгдсэн. Харин фараон муурын сүнсийг илэрхийлж байгаа юм. Израилийн ард түмнийг чөлөөлөхийг хүсэхгүй байна. Тиймээс Бурхан өөр гамшигуудыг тэдний дээр буулгаж миний хүмүүсийг чөлөөлөх хүртлээр аимшигт гамшигуудыг үзэх болно гэж хэлсэн. Эдгээр гамшигуудын нэг нь мэлхийнүүд байсан юм. 8 дугаар бүлгийн 1-р ишлэгийг харъя. Эзэн Мосед фараонд очиж түнд эзэн инхүү айлдаж байна. Миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчлэх болно гэсэн. Өнөө орой би та бүхэнд бид бүгдээрээ муурын сүнсэнд хандан миний хүмүүсийг явуул. Тэд надад үйлчлэх болно гэж хэлмээр байна. Амен. Өнөө орой би Бурхны төлөө ам болж эзэн ингэж хэлж байна. Миний хүмүүсийг явуул гэж хэлмээр байна. Амен. Хэрвээ чи миний хүмүүсийг явуулахаас татгалзах юм бол би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр зөхөх болно шүү. Нийл мөрөн мэлхийгээр дүүрч. Тэдгээр нь гарч ирээд чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын герт, бас ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын савнд ч орноо. Бурхны зурсан энэ зургаас харах юм бол мэлхий энэ тэндгүү байна. Хэрвээ та амьдралдаа зов чаналсан бол мэлхийнүүд хаасаагүй тархсан байгаа. Өөрийгөө өрөвддөг мэлхийнүүд, өөрийн мэлхийнүүд, хорсол өшөө авалтын мэлхийнүүд, үзий ядалтын мэлхийнүүд. За альвэ та нар надтай хамт байна уу? Таны гомдоод шархлуулсан хүмүүсийг та хизээ уучлах юм бэ?
Энэ үнэхээр хүнд байна. Энэ боломжгүй зүйл. Шударгаш байна гэж хэлэхээ та хизээ зогсоох юм бэ? Яг одоо. Яагаад гэвэл энэ өдрийг эзэн өгсөн юм. Би баярлах болно. Исая 61:1-ээс 3 дугаар ишлэлдэр. Энэ бол үнэхээр гайхалтай ишлэлүүд. Энэ бол иш үзүүлэгч Исая Есүсийн талаар иш үзүүлж байгаа юм. Эзэн бурхны сүнс миний дээр байна. Учир нь эзэн намайг зовгсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг идгэн, олзлогсдод эрх чөлөөг тунхаглагч, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд томилсон юм. Есүс хизээ семинарт яваагүйг та нар мэдэн шүү дээ. Есүсийн тунхаглаж байсантай ижил зүйл тунхаглаж байгаагаа би мэдээгүй байсан юм. Би зовгсдод, ядуус долон хоригдогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд намайг томилсон юм аа. Тэгэхээр тэр суралцаагүй гэж би хэлэхгүй. Тэр цаг үргэлж суралцдаг байсан. Тиймээс тэр суралцсан. Боловсрсан нэгэн байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Гэхдээ би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Юу гэвэл хэрвээ та суралцах боломжоо алдсан бол Бурхан таныг ашиглахгүй гэсэн үг биш шүү. Итгэмээргүй зүйлсийг хийлгэхийн тулд Бурхан таныг тосолж чадна. Түүний тослогоо түүний хүч чадал юм. Энэ бол ариун сүнсээр ирдэг бэлэг. Бурхан таныг юу хийгэж хэлсэн тэр зүйлийг та гүйцэлдүүлэх чадвартай болгоно. Би танд нэг зүйлийг хэлье. Та бол болох ёстой хүлээж байгаа гайхамшиг юм. Тэр намайг зовгсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм аа. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгэн, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, хөлөөстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд илгээсэн юм аа. Хоригсдод бие махбодороо болон сүнсээрээ хоригсдод эрх чөлөөг тунхаглаж, шоронгийн хаалга бас тэдний нүдийг нээх. Тиймээс шоронгийн хаалга аль хэдийн нэгцэн. Харин энийг Бурхны үгийн тусламжтайгаар та нар өнөөрөө олж харах болно гэж би итгэж байна. Яагаад гэвэл та энийг олж харах юм бол та олж харангуутаа би дахиад энэ амьдралаар амьдрахгүй. Би өнгөрсөндөө өргөтүүлж амьдрахгүй. Намайг 10 настай байхад ээж минь хэлсэн үгнээс болж би өөрийгөө үнцэнгүй гэж боддог тэр мэдрэмжийг би дахиад мэдрэхгүй. Миний хурш намайг хүчрхийлсэн нь миний буруу байгаагүй. Би амьдралдаа гомдол хорсол өшөө авалтыг тээж амьдрахгүй гэж хэлэх болно. Энэ бол шинэ өдөр юм. Бурхны нэгүүлсэл өдөр бүр шинэ. Өнөөдөр бол миний хувьд шинэ эхлэл. Өнөөдөр бол хүн бүрийн хувьд шинэ эхлэл. Телевизээ үзэж суугаа хүмүүсийн хувьд ч гэсэн шинэ эхлэл юм аа. Телевизээ үзэж байгаа залуус та нарт би хайртай гэдгийг та нар мэдхүү. Та нар бол үнэхээр гайхамшигтай бүтээл. Миний нэвтрүүлгийг телевизээрээ үзэж байгаад би маш их баярлалаа. Таны амьдралын талбар бүрийг Бурхны үг эдгэх болтугай гэж би залбирх болно. Бас итгэж байна. Олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд эзний тааламжид жил бидний Бурхны өшөө авах өдрийг тунхаглан би Бурхны тааламжинд үнэхээр дуртай. Энэ хэдийгээр таах ёсгүй зүйл байсан ч танд өгөгдөх болно гэсэн үг юм. Энэ зүйл танд таалагдах болно. Хөх. Би Бурхны өшөө авалт гэдэг үгэнд бас их дуртай. Яагаад гэвэл энэ нь бид Бурхны амралт руу орж, Бурхан бидний дайснуудтай ажиллана гэсэн үг юм. Би бүх гашуудагсдыг тайвшруулна гэж хэлсэн. Сионд гашуудагсдад үнсний орон цэцгийн хэлхэг, тайтгарал ба баяр хөөр, өгч гашуудлын оронд, баяр хөөрийн тос. Гаслан сүнсний оронд Магдалины хувцас сойрхохын тулд. Тэгэхээр энд маш олон ирчүүд ирсэн байна. Тиймээс тэд үнсний орон цэцгийн хэллэгээ гэдэг нэг жаахан огчиг юмаа гэж бодож иж магадгүй юм. Тэгэхээр залуучуудаа би та нарт нэг зүйлийг хэлье. Та нар энэ хүү цэцгэн хэлхэнд хэрэглэж үзэж болно шүү дээ. Амен. Та нарын хідэн өнөө орой санаа амарч энэ зүйлийг аваад гэрлүүгээ явах гэж байна вэ? Тэгэхээр та өнөө орой сүнсээрээ гоо сайхны газар орж байна. Үнсний оронд цэцгийн хэлхээ. Гашуудлын оронд баяр хөөрийн тос. Гаслан сүнсний оронд Магдалины хувцас сойрхохын тулд илгээсэн юм. Иймээс түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, эзний суулгац гэж нэрлэх болно. 7-8 дахь ишлэгийг би удаан уншия.
Ичгүүрийнхээ оронд та нар 2 дахин их хувийг авч танд нөхөн төлөгднө гэсэн үг. Доромжлын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашгирна. Цааш нь харъя л да. Тийм учраас тэд өөрсдийн газартаа нас ороод мөнхийн улсад очисон хоноо бишээ. Харин тэд өөрсдийн газартаа 2 дахин ихийг эзэмшин мөнхийн баяр баясгалан нь тэднийх болно. Тэгэхээр та нар юу хүсэн хүлээж байна вэ? Таны тулсан зовлонгоос 2 дахин их ивэл таны тулснаас 2 дахин их ивэл шүү. Та тэгэхээр би юу хийх ёстой вэ гэж асуух байх л да. Ариун сүнс танд хэдэн зааварчилгаа өгнө. Тэр таныг удирдах, хөтлөн дагуулах болно. Ариун сүнс бол бидний зөвлөгч. Хизээ юу хийх ёстойг тэр сайн мэддэг учраас энэ зүйлийг бүгдээрээ түр хойш нь тавьцгаая. Үүнсний оронд цэцгийн хэлхээ. Туулсан зовлонгоос мань 2 дахин их өгөгдөх болно. Яагаад? Яагаад гэвэл эзэн би шударга ёсыг хайрладаг. Би нүгэнд үнэхээр дуртай. Бурхан бол шударга ёсны бурхан. Бурхан бол шударга ёсны бурхан гэдэг нь яг юу вэ гэсэн үг вэ? Яг юу гэсэн үг вэ? Энэ энгийнээр хэлэх юм бол буруу бүх зүйлийг тэр зөв болгодгоо гэсэн үг. Гайхамшигтай. Энэ үнэхээр гайхамшигтай биш гэж юу? Тэгэхээр та хэрвээ гашуутсан, ядарсан, шархалсан бол та хаягдж гээгдсэн мэдрэмжтэй байгаа бол бүхий зүйл чинь бохирдож гимтсэн бол та амьдралаа буснуулж сүтгсэн бол та ичгүр зовлонгоос айх хэрэггүй. Яагаад гэвэл Есүс зөвхөн таны төлөө ирсэн юм. Тэр эрүүл хүмүүсийн төлөө биш. Харин өвчтөө хүмүүсийн төлөө ирсэн юм. Хүчирхийллийн маш олон төрөл байдгийг та мэдхүү. Би эдгээрийг та нарт маш богино хугацаанд мэдүүлэхийг хүсэж байна л да. Бэлгийн хүчирхийлэл, хил амаард хүчирхийлэх, оюун санааны хүчирхийлэл, тэр жидгийн хил сүнсний хүчирхийлэл байдаг. Зарим сүнслэг удирдагч нар хүчирхийлэгч зантай байдаг. Эдгээр нь хүчирхийллийн төрлүүд юм. Мөн сэтгэл хөдлөлийн хүчирхийлэл гэж бас байгаа. Бас хил ярианы хүчирхийлэл гэж байна. Энэ нь хэлж байгаа үгээрээ хор хохирол учруулж байдаг. Библиэлд хил ярианы хүч бол өхөл ба амим гэж хэлсэн байдаг. Та нарын хідэн амьдралдаа энэхүү хил ярианы хүчирхийлэлд өртөж байсан бай. Харал да маш олон хүмүүс ийм байдалтай нүр тулж байсан байж та. Муу ярийн сүнс амьд энэ дэлхий дээр оршин байдаг. Та нар энийг анзаардгүй. Харин би та нарт нэг зүйлийг хэлье. Энэ зүйлийг та нар маш сайн ойлгож авах ёстой шүү. Яагаад гэвэл энэ бол Тэнгэрлэг эцгээс ирсэн юм. Юу вэ гэвэл та нарын суралцах ёстой нэг зүйл бол хэрхэн итгэж байна вэ гэдэг асуудал юм. Энэ асуудлын талаар ээч чинь хэлж байгаа хэрэг биш. Харин Бурхан эцэг энэ зүйлийн талаар хэлж байгаа юм. Энэ зүйлийн талаар танд аав чинь хэлж байгаа биш. Харин Бурхан эцэг хэлж байгаа юм. Энэ бол та нарын багш чинь эсвэл ангийн чинь найз, ах юм уу, эгч чинь хэлж байгаа хэрэг биш ээ. Тэр житгий хэл таны эцэг эх чинь танд хайртай байгаагүй шүү дээ. Өнөө орой би та нарыг үнэхээр урамшуулмаар байна. Энийг битгий буруугаар ойлгоорой. Харин энэ зүйл бидний хувьд асуудал биш. Яагаад гэвэл Бурхан танд хайртай учраас юм. Бурхан танд хайртай. Тэр таныг үрд мөнх бүрэн төгс нөхцөл болцолгүйгээр хайрладаг. Чи үннийг хэлэхэд миний ээж аав надад хайртай байгаагүй. Миний ээж надад хайртай байсан бах л да. Харин үнэхээр хайрладаг болоод хүүхдээ тийм нөхцөл байдал донд ганцаардуулдан орхих уу? Тэр сул дорой айцтай байсан бах. Би тэр бүхнийг нь ойлгож байна. Одоо надад түүний эсрэг ямар зүйл байхгүй. Гэхдээ хүүхэд бүр хайрлагдах ёстой. Тийм хайрыг би хизээч амсаагүй. Хүүхдүүд Бурхан эцгийн хайрыг эцэг эхээс амсах ёстой. Харин би тэгээгүй. Харин та шинээр эхлэхэд оройтоогүй байгаа шүү. Энэ дахимд сууж байгаа та 75 настай байж болно. Та өнөөдөр орой шинээр эхэлж болно шүү. Бурханы хайрыг хүлээж ав. Бурханы хайр бол бидний сүнсний шарахыг эдгэдэг. Би та бүхэнд Эфес 3:16 дугаар ишлэлийг харуулъя. Энэхүү ишлэлээр та өөрийнхөө амьдралын төлөө өдөр бүр залбираасаа гэж би хүсэж байна. Та маань ээж Бурханы үгээр ярьж эхлэх үед та энэ үгэнд итгэж эхэлдэг, ярьж эхэлдэг. Бурханд эргүүлэн энэ зүйлээр залбирч эхэлдэг. Хэрвээ та эдгээр амлалтанд итгэж байвал түүний амлалтууд таны амьдралд биелэлээ олох болно. Амен. Тэгээ та ингэж хэлээрэй аава. Би энэ зүйлд итгэж байна. Энэ зүйлийг би өнөөдөр хүлээж авч байна. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн
Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын дотор хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Халелуя. Ариун сүнсээ миний дотор миний мөн чанарт орж ирээч. Ирээч эзэн минь, миний дотор орооч. Яагаад гэвэл би өөдгөө муухай нэгэн биш, харин сайн санаатай, тааламжтай нэгэн баймаар байна. Би гуниг зовлонтой нэгэн биш, харин баяр хөөртэй нэгэн баймаар байна. Би ууртай нэгэн биш, баярлдаг нэгэн баймаар байна. Би өөрийгөө өрөвдмөөргүй байна. Харин энэ тагмаас гарахдаа хэн нэгэнд миний тусалцаа хэрэгтэй байгаа бол тусалдаг болмоор байна. Ариун сүнсээ ирээч, миний дотор орж ажиллаа хийгээч. Та нарын хідэн энэхүү залбирлаар өдөр бүр залбирмаар байна. Өдөр бүр. Тэгэхээр өнөөдөр бол хүлээснээс чөлөөлөгдөж, мэлхийнүүдээ ардаа хайж, Христ таны төлөө нас орж танд өгсөн тэр эрх чөлөөг олж авахар шийдвэр гаргах цаг гэж би итгэж байна. Гайхалтай боломжийг та битгий алдаарай. Бурхан таныг эвэх болтугай. Бурханы амар тайван өөрийн зүрхэндээ хүлээн авахд Joyce Meyer-ийн амар тайван тохимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгох хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдорой.